Тэнгэрт өөр нэгэн хачин гайхалтай үзэгдэл бий болж хамгийн сүүлийн 7 аимшигт үзэгдэл бүхий 7 Ярвалсын элч харагдах боллоо. ертөнцийн эзэн өөрийн эсрэг хүмүүст хийлгэнснээ тэрхүү 7 аимшигт үзэгдлээр харуулж дуусгах харжээ. Дал дутхтай энэхүү үзэгдлийг хэлэхэд ертөнцийн эзний орших газар гал бадарсан шилэн тэнгис харагдаж, зэрлэг амьтан түүний дүртэй бурхныг үл хүндэтгэн, зэрлэг амьтны нэр буюу түүний нэрийг төлөөсөн тоотой тамгыг даруулахаас татгалзах хүмүүс харагдлаа. Тэр олон хүн шилэн тэнгисийн дэргэд зогсож, ертөнцийн эзнийг хүндэтгэн, гартаан ятга хөгжин барьж, өн эртний ертөнцийн эзний төлөө зүтгэдэг байсан мөшөх ба хураг Есүс Христийн зааж өгсөн дууг дуулж, "Үн төрлөختний хаан, ертөнцийн агвайх эрх чадалтай эзэн минь ээ. Таны үйлс бүтээл асар чухал бөгөөд гайхамшигтай ажээ. Таны зан чанар бас үргэлжийн үнэнч шударгын жишээ ажээ. Их эзэн минь ээ, зөвхөн та туйлын ариун билээ. Имээс хожим хүн бүр танаас айн чичирч хүндтгэхээс өөр аргагүй болно. Хүн төрлөختөн таны ариун шударга байдлыг таньж, муу хүмүүсийг хэрхэн шийтгэхийг ч харахтаа зайлшгүй хүндэтгэн" гэлээ. Тэгтэл ертөнцийн эзний орших тэр газарт ертөнцийн эзний хосгүй ариун байдлыг илэрхийлэгч сүм онгойж 7 аимшигт үзэгдэл бүхий 7 Ярвалсын элч гарахыг би үзв. Тэд маш цэвэрхэн, бараг гэрэл туяарсан цав цагаан майлинган хувцас өмсөж алтан бүс бүсэлжээ. ертөнцийн эзний дэргэд оршдог дөрвөн амьд дүрсийн нэг нь тэрхүү 7 Ярвалсын элчит ертөнцийн мөнх оршигч эзний үүр хилэнг харуулсан дотроо дүүрэн юмтай 7 аяга барьлаа. ертөнцийн эзний орших хосгүй ариун сүм түүний яруу алдартай, эрх дарахтай, хүч чадалтай байдлыг харуулсан утаа манангаар дүүрч 7 Ярвалсын элч 7 аимшигт үзэгдлийг дэлхий дээр бий болгож дуустал хинч тэр сүмд орж чадахгүй бол